хамт зөвшөөрлийн тухай хуулийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэхээр өмнөх парламент дээр энэ хууль батлагдсан. За нэлээд олон шаардлагач ирсэн зүйлсийг үгүй хийсэн гэж ойлгож байгаа. Энэ удаагийн хууль яг юугаараа өөр юм бэ? Ямар асуудлуудыг шийдэхээр өргөн баригдсан юм бэ? За зөвшөөрлийн хууль одоо 2022 онд батлагдсан. За тэрнээс хойш үндсэндээ улсын их хурлаас хэрэгжилтнэр нь асуудал гарч ирсэн болохоор 3 удаа ажлын хэсэг байгуулаж шалгаад санал дүгнэлтээ бэлдээд тэгээ эцэст нь ерөөсөө л нэмэлт өөрчлөлт хийхээс өөр аргагүй маань гэсэн шийдвэр төрөөд одоо ингээд нэмэлт өөрчлөлт өргөн барьж байгаа. Ер нь бол зөвшөөрөл гэдэг бол одоо яг нөгөө шийдвэр гаргагч нарын хувьд бол ингээд яг хар тамхи шиг болсон байдаг байхгүй. Нэг хүнийг барьцаанд байлгах. За одоо янз янзын юм нэхэх ингээд зөв муугар хөл авилгал, албан тушаалын асуудал, хүн суртал ингээд хүнийг заавчгүй барьцаанд байлгах. Эсвэл одоо тодорхой тооны аж ахуй нэгжүүдийн эрх ашиг хамгаал, зах зээлийн хамгаалж өгөх гэдэг. Аюулгүй олон асуудал байна. Тийм учраас анх бол энэ зөвшөөрлийн хуулийг одоо батлуулаад зөвшөөрлийг бол зөвхөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эрүүл мэндэд холбоотой, за үндэсний аюулгүй байдалтай холбоотой, за төрийн нийтийн өмчийг ашиглахтай холбоотой юм дээр зөвшөөрөлтэй байна гэдэг. Тэгээ тэр чинь үлдээчихэж байгаа гэсэн. Одоо тэрийг ингээд их хурлын гишүүний хуваар тэр хуулийг өргөн баригддаг асуулыг засгийн газар хэлдэг, засгийн газар өргөн баригдахгүй байх чинь. Тэр чинь бол нөгөө тухайн агентлагийн, тухайн яамны чигдэг мафийн сүлжээ юмнууд би ганцхан салбар дээр л хэлж байгаа. Энэ юус бүх салбар дээр л юм байна. Тэгээ тийм учраас энэ удаагийн хууль дээр мэдгдэл гэдэг асуудлыг бид нар орж ирж байгаа. Нэгээс нь тусгай зөвшөөрлийн тоог нь бууруулаад тодорхой тоог нь энгийн рүү одоо эрсдэл багтаагийн энгийн рүү шилжүүлээд за тэндээсээ мэдгдлээр эрхэлж болох үйл ажиллагаануудыг ялгаад мэдгэлгээд одоо 30 хэдэн зөвшөөрлийг мэдгэл болгож байгаа. За мэдгэл гэдэг зөвшөөрөл нь өөрөө ямар шин чанартай байх вэ? Эрсдэл багтаа. За тэгээд шууд үйл ажиллагаа эхлэх боломжтой. Одоо би энэ үйл ажиллагаа ингээд эхэллээ шүүгээд эрх бүхий байгууллагаа мэдгэл хөргүүлээд болоо. Нэгөөсөндөө эрх бүхий байгууллагаас ямар нэг бичгээр мэд авах шаардлагагүйгээр за би одоо хуучин ийм тусгай зөвшөөрөл авдаг гэсэн үйл ажиллагаа би одоо эрхлэж байна гэд мэдл хөргүүлээд үйл ажиллагаа эрхлүүлчихнэ гэсэн. Гэхдээ стандартын шаардлага бол хангах шүү гэдэг асуудлыг бол хууль дээр оруулж байгаа гэсэн. Нэгөөсөндөө тухайн эрх бүхий байгууллага нь шалгалт хийж болно. За үнэхээр эрсдэлтэй байвал одоо үйл ажиллагааны төлөвлөлөх зогсоох эрх нь байна. Гэхдээ ямар нэгэн хүн суртал гарахгүй шууд үйл ажиллагаа эхлүүлчихнэ гэсэн. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт эргээгээд ер нь бол 3-4 жилийн хугацаанд байнга шинжлэхдээ нэмэгдэгдлийн тоог нэмээд яваад байх хэрэгтэй юм бэл. Ингэж хийж одоо жишээлбэл иргэд аж ахуй нэгжин ч өөрснөө сураад за ингээд ямар нэг хүн сурталгүйгээр одоо ингээд үйл ажиллагаа эрхлүүлэх боломжтой болсон юм чинь би стандартын шаардлагыг хангаж ажилдаг болъё гэдэг. Нэг талдаа хувийн үйлчлэлтэр нь одоо тэр эрх үүргийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа энэ эрхтэн мэдлэлтэнгүүдийн энэ гарын үсгээр одоо эрх мэдлээ хадгалж хийдэг. За нөгөө хүн сурталыг бий болгочдөг энэ тоог нь улам гэж хэлээч бууруулаад явах хэрэгтэй юм. Юу таны хувьд одоо